Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт анногд намайг Биртолан Агнеш гэдэг. Би Будапештийн Өтөшлүүрэн нэрэмжит их сургуулийн Монгол ба Төв Азийн тэнхимний эрхлэгч профессор байна. Манай ангид орж байгаа, оролцож байгаа хүүхдүүдэд, залуучуудад, оюутнуудад монгол бичиг зааж байна. Тэгээд Монголын их сурвалжийг уншиж биднээс сурч бодно. Манай их бол Кирилл усыг тэгээд уйгуржин гаралтай монгол бичгийг зэрэгцээ заадаг. Би нэг жишээ үзүүлье. Бид хаяа бас гойлох маягаар юм уу танилцуулах маягаар монгол бичгээр бас бичдэг. Гэхдээ манай сургаалт хамгийн гол уншиг, сайн уншиг, янз бүрийн бичгээр бичсэн зүйлсийг унших хэрэгтэй. Та нарт одоо нэг дэмбэрлийн үг ингэж бичье. Би давхар цэгийг хэрэглэх тууртай. Хамаг, сэтгэл, зовлон, гүй. Монгол бичгийг буюу уйгурчин монгол бичгийг сурах нь маш чухал зүйл шүү. Учир нь монголчуудын өв соёлын маш их том хэсэг яг энэ бичгээр бичигдсэн учраас тэрийг шууд унших, ойлгох тул монгол бичиг сурахын зайлшгүй зүйл байна. Анхаарал хандуулсан талархаж байна.